дагаад байгаа болчихлээ. За тэгэхээр агштай одоо татсан зурагнуудаа 4 ханд чинь байрлуулсан зураг байгаа. Тэр зурган дээр аль тогтолтод байрлуулаад хардаа ширээн дээр баг болоо суугаарай. За баг. Заавчнаас хараа. Дөрөв ханд байрлуулсан та нар зургийг байрлуулж байхдаа татсан зургийг байрлуулж байхдаа юу ачигдав? Явны тухай зураг байна гэсэн. Дөрөв өдрөө тухай зураг байна тийм үү? За, дөрөвс өөр үлэртэй уран байгаа болов уу? Байгаа. Хэд үлэртэй уран? За, яг 2 үлэртэй ямар уран гэдэг? Япон. Дөрөв үлэртэй уран Монголоос уран байх гэж бодож байгаа. Байгаа. Яг ямар уран байна? Ямар онцлог үйл явдал тохиол болдгийм бэ хүмүүстээ. За хараа өргөд нэг нэгээрээ гар өргөд цэцтэй хариулаарай багш. За үеийн өдрөд ямар онцлог үйл явдал вэ? Хүүтнэр чангаж хүмүүс хэлсэжэлээ бэлдээшээ тэр үлээ давхад. Монголын улс мөрч нэр цагаас За шууд за танаа угаас үйл ямар онцлог үйл цаас ороод байсан жил. шинж багтдаг гэж за танаас үйл ямар онцлог үйл явдал вэ? За хавар тэгвэл ямар үйл явдал вэ? Хаврын өдөр. Цаасаар бол. Цаасаар бол мaalчулноо зүтэй шүү. За цэцэн наваад илүү. тэр наваад илгэрнэ. Одоо бүх амьд нүгний өвлийн хичээлээсээ гарсан бүх юм сэргийж одоо бүх юм ашигласаа энерги авч За шууд за намт тэгвэл. Намт ямар үйл явдал вэ? Намын үйл ямар онцлог үйл явдал. За хүмүүс тарьсан ургамал ногоогоо хурааж авдаг нам. Хэсэг сарын нэг юм бүгд хичээл зүйтэйсэн сарын нэг юм за. Навц шаарлаа. Навц шаарлаа. За түүний өдөр тэгвэл. За тийм дааш бас тийм. Юу одоо энэ зуны усны шууд хариу буцаад байна. Дулаан. За зүг тэгээ наадам баяр болдог. За зүгтээ наадам баяр болдог, наадмын баяр болдог гэж тийм ээ. За тэгвэл өшөө зуны өдөр дээр нэмээд хэлэх юм байна уу? Тэцэг нөгөө тэрчтэй бороо хурууч маш баядаг. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ монголчуудын өөрсдийн онцлогийг харуулсан нэгэн шүлэгт задлал хийх хичээл орцгоно. За ашта арчгаа тавиад. За цаар өдрөө тавиад. Модчин 4 сарын 16. За.
бигзээ явуулна миний аран шин ихэд задлал хийх. За хичээдэг үцгтээ бид нар ийм зорилгыг тавьж байна. Зорилго тавьж энэ зорилтуудын дагуу бид нэр өнөөдрийн хичээлээ явуулах нэ. За агштай. За шүлгээ юу? Багш нөгөө юу ширээ олгон дээр нэг ажлын утас тавьсан байгаа шүү. Бүгдээр ажлын утасаа гадаад та. За хүн болгоны тоогоо байгаа шүү. За ажлын утасаа гаргаад бүгдээр нашаа гаргаж түр анхаараа багш. Ажлын утасаа гаргаад шүлгээ ихээр нь байгаа. Шүлгээ уншингаа сонсондоо явж та. За маш анхааралтай сонсноо. Хул нь миний аран шин. Хөгөөд зуны ногоохон зунаар хөвч хангайхан цуслан байхдаа хавтгайн чүмэг зарцсан өглөө архсан гэж хүсдэг шигээ би цэцэгт хангаадаа авхиж явахдаа зэнхэрхэн гордоо очихсан гэж яах юм. Буурын шүдний хаягийн хөвлөөр бодоргот өвлийнхөө өвлжөнд байхдаа хангаа инда улам зунаа харахсан гэж хүсдэг шигээ би алтан гордоо авхиж явахдаа арлагхан хангаадаа очихсан гэж яах юм. Зинхэр хаврын хөдлөх хавраар цэлгэрхэн талынхаа хаваржаанд байхдаа өвчин янзаг өглөх намраа үзэгсэн гэж хүсдэг шигээ би цайдан талдаа авхиж явахдаа цастайхан ууландаа очихсан гэж яах юм. Хаян бугны орондох намраар хаагийнхаа намаржаанд байхдаа өвгөн тул цангинах хавраа үзэгсэн гэж хүсдэг шигээ би үйлшүргсэн ууланд явахдаа өргөнхөн талдаа очихсан гэж яах юм. Энэ бүхэн миний аран шин эцэг эхээс уулсан аран шин уулзун хавар намаргүй уул тал хангаа говгүй тийм л нутагт сэтгэл нь тогтохгүй тэгээд ч би амьдарч чадахгүй. Анхааралтай уншиж чадсан тийм ээ. За багш нь ширээн дээр чинь баг үр тус бүрд ингээд үнэлгээний хуудас тавьсан байгаа. Нэгдүгээр даалгавраа ажиллаад явахдаа үйл ажиллагааныг ажлынхаа хуудасны дагуу өөрөө өөрсдөө багууд өөрөө өөрсдийгөө үнэлэх оноо тавьж явж байгаа шүү дээ. За юу. За бүгдээрээ үйл ажиллагаа 2 дугаар. Үйл ажиллагаа 2. За багаараа ярилцаад бодох хугацаа 2-оос 3 минут гэж та. Бүгдээрээ багаараа ярилцаад
Чүмэг зарцсан өөрөө ч тамиг энэ үйлдэл дамжуулаад юу гэсэн үг вэ? Ер нь За бүсэн бүгдээр анхааралтай сонсоо. Манай баг нь намар байгаа. За тэгээд уг нь болохоор өнжийн янзаг өөгдөх намар, халуун буг урамдах намар гэсэн үг ирсэн байгаа. Тэгээд өнжийн янзаг өөгдөх намар гэдэг нь болохоор одоо бүх амьтад, хүн амьтад одоо өөрсдийнхөө тарах твэрийг одоо өвдөл рүүгээ одоо хүүднөлөл рүүгээ шилжих тийм бүх хоол хүнс хичээлээ бэлдэж аваад хүчээ тутаалгасан гэсэн утгыг илтгэж байгаа. Харин халуун буг урамдах намар гэсэн үг болохоор одоо өвлийн цаг ирж байгаа гэсэн тийм дохиог илтгэж байгаа тийм утгатай гэж. За багш нэг үл эндээс нэг асуулт асуучих. Яагаад өөхлөх янзаг гэсэн юм болоо? Танаа багийн одоо тэр юун дээр тийм ээ. За өнчийн янзаг яагаад өөхлөх гэсэн юм болоо? Яагаад харагдах гэж болоогүй юм бол? Өнчийн янзаг яагаад өөхлөх гэдэг юм бол? Тэрний утга учирыг та нарт тайлбарлая. За өөр багуудаас ихнээр гараа өгч байна. За гэсэн хавар малын нөх мал зэрэг намт мал зэрэгс нөтийн тарах твэрийг авч учраас өөхлөх. За шүү. Өөхлөх таруулах юмснууд нэг утгатай тэгээд Монгол хэлний үгийн сонголт юм гэж байна. За миний бодлоор болохоор өнчийн янзаг өөхлөх намар гэсэн шүү дээ. Өнчийн янзаг гэхээр эцэг ихэн ч юм уу гэдэг нэг бас орсон байж таараа шүү дээ. Тэгээ тэр янзаг чинь тэр намрын тэр шимт хичээлтэй өвсийг эзний хүчинд л ингээд тарган болж байгаа гэдэг утгыг л илэрхийлж байгаа юм болов уу гэж бодож байна. За авш нэмж хэлэх юм байна уу? За дараагийн багт явах шүү дээ. За тараа. Манай баг хавар багаага тэгээд цэнхэр яргууны нүдлэг хавар ууган тул цангинаар хавар гэж байгаа. Тэгээд цэнхэр яргууны нүдлэг хавар гэдэг нь юу ярьж байгаа вэ гэхээр хаврын үйлрэл эхлэхдээ цэцэг ногоо бүх одоо амьд зүйлс цэцгэлж одоо амьддаг учраас хаврын онцлогт нэгэн зүйл бол цэцэг ногоо одоо дэлгэрдэг яргуу дэлгэрдэг цаг байгаа. Тэгээд ууган тул цангинаар хавар гэдэг нь болохоор бас хаврын үйлрэлийн бас нөгөө онцлог тал нь болохоор одоо малчид төл молоо хүлээж авдаг хамгийн онцлог бүх зүйл одоо ингэ шинээр мэндэлдэг тийм цагийг бэлтгэсэн хоёр юм мөр байна гэж хэлж байна. За маш сайн тайлбарлаа гэж байна. За дараагийн баг. Манай хаврын тайлбарлах тэгэхээр хавтгай чүмэг царцсан буурын шүү тамирынхаа үйл хавтгай чүмэг хавтгай гэдэг юм бол ер нь бол яа сүрлээс хаан төсвөртэй тийм амтэн чүмэг царцсан гэхээр тэр өвөл нь ямар хөвтөн байгааг илэрхийлж байна. Харин буурын шүү тамирынхаа үйл гэхээр та нар мэдээж одоо тийм ээ амнаас хөөс сахаад явж байгаа. Тийм амтыг шүтэн хангиж нэгс ямар хөвтөн байгааг илэрхийлж байгаа. За чүмэг царцсан буурын шүү тамираа. За танаа Манай баг 100 байгаа. Хандгаа аянда хөлрөм өхөө нууны ногоохон зүүн. Хандгаа аянда хөлрөм гэдэг нь болохоор хандгаа гэдэг нь маш зузаан арьстай амтнууд шүү дээ тийм. Тэгэхээр зүүнд болохоор хандгаа тэр зузаан арьстай амтэн ч гэсэн тийм хөлрөөд халууцгаар тийм халуун байдаг Монгол орны уур амьсгал нөгөө нэг эрсдэс зунгийн хит талууд үүдэн хит хүүдэн байдаг гэдгийг илэрхийлж байгаа. Хөхөө нууны ногоохон зүүн гэдэг нь болохоор та нар зүүн хөдөө очтой шүү дээ. Тэгээд одоо ой моттой тийм ногоон газар болохоор хөхөө байг амьдардаг, хөхөө дуурдаг. Бид нар болохоор өглөө ирж тусч хөхөөнд дуу сонсно гэж ярьдаг тийм үү. Тэгэхээр 100 дол хөхөө гэдэг юм хүрэлцэх байдаг гэж хэлж байгаа. За маш сайн ярьлаа. За тэгэхээр одоо багш нэг ясаа. Бууг яагаад ингэ урамдах гэж яриад штэ тийм ээ. Бууг дуугарах, бууг одоо ойрлох, бууг одоо чарлагч гэдэг ч юм уу тийм. Яагаад тийм үг хэрэглээгөө гэж та нар бодож байна. Яагаад тийж болохгүй гэж ярина.
Энэ утга юуны сонголт бас байгаа нэг тухайн нэг юунд шүлгэндээ хамааруулж одоо утгадаг үгийг сонгосон. Энэ болохоор буу гурамтайсаа гэж бодож байна. Буугаад намрын өдөр гурамт тий. Яагаад гурамт юм бэ? Яагаад гурамт юм бэ? Өвлийн хүүхний иргэр байна шүү гэхлээр ихтгэж тэгж үү. Тэгэхээр хүүхний өсөлтөдөө шүү, цаг агаад өсөлтөө шүү гэсэн дохоо яаж гинөө. За гурван ажиллагаа гурав. За өнөөдрийн утас дээр өөрсдөө ороогоо тавиад яваад байгаа шүү дээ. Өнөөдрийн утас байгаа. Тэгэхээр бол найруулгын анис үйлсүүд юу байх вэ та? За үгийн сонголт байх нэ гэдгийг та нар гаргаж ирлээ тийм ээ? Маш сайн байна. Найруулгын анис үйлсүүд үгийн сонголт байна. За үйл ажиллагаа гурав юу гэж байна та? Бод хугацаа 30 секунд шүү. Одоо эдний угаас хариулъя. Танаа. Заавал хальтаа сонсон яваа. Сан гэдэг бүтээн болохоор энэ хөвшөлтөд болохоор их тийм санаа хүссэн одоо ирмэлсэн тийм утгыг илэрхийлсэн гэж ойлгож байгаа. Тэгээд сан гэдэг нь уушмандаа болохоор монгол хэлний тодтогоо нөхцөл байгаа нэгэн төмөрсөн цагийн тэгээд энэ хөвшөлтөнд болохоор нөгөө нэг тэр зохиогчийн одоо нэг тийм хүсэл ирмэлсийг харуулахыг утгаар тэр харуулах утгаар гарсан. Сан гэдэг бүтээн болохоор аливаа нэгэн зүйлийг өөрөөсөө хүсэж тэмүүлж байгаа мөртлөө хараахан биелээгүй байгаа. Тэгээд ямар нэгэн зүйлийг хийхийг хүсэж өгснөө тодтогч өгч байгаа юм сан бүтээн өгч байгаа юм. Энд болохоор сан зүйл нь дандаа нэг очихыг хүссэн, тэмүүлсэн тийм утгыг илэрхийлж байгаа. Жишээлбэл хавтган чумууг царцах хөвлөө харсан гэж хүсдэг шигээ лээ. Энэ болохоор аливаа зүйлийг одоо маш их тэмүүлж байгаа одоо хүсэж байгааг л илтгэж байгаа. Хоёр. Манай баг мөн адил энэ шүлийн хэсэгдэр болохоор үйл шүргсэн ууланд явахдаа өргөхөн талдаа очихсан гэж яах юм гээд гарсан байгаа шүү дээ. Бид нар болохоор сан гэдэг бүтээгдэхүүн болох өнгөрсөн цаг дээр хэрэглэдэг. Харин энэ шүлгэн дээр болохоор мөн яг хүссэн, ирмэлцсэн одоо тийм газараа би очих юмсаа ингээд сансан тийм одоо зүйл дээр ашигласан байна гэж ойлгож байна. За талдаа байхдаа юу гэсэн болоо? Уул хангаа. Талдаа байхдаа юу гэсэн юм бэ? Уул хангаа юу? Талдаа байхдаа ууландаа очихыг яагаад гэсэн? Хүсэдсэн мэн те? За авшаа говьдоо байхдаа яагаад оолох вэ? Хангаадаа очихыг хүсэдсэн. За энийг ажиглаад танах ямар утга илэрхийлэх гэж юм. Ямар утга. Талдаа байхдаа ууландаа, говьдоо байхдаа хангаадаа. Тал гэдэг болохоор угсаа нам дуур газар уул гэхээр өндөрлөг тийм газар дээр эсрэгцүүлж байгаа л. Тэр эсрэгцүүлж байгаа. За юу бас нэг санаа хэлэх гээд байна даа. Энэ говьдоо, хангаадаа, талдаа, ууландаа гэдэг байгаа чинь юуны утга вэ? За манай Монгол хэлээр эрсдэл суух амьсгалтай бөгөөд олон тийм гой газруудаа одоо талдаа ууландаа одоо эрсдэс газар шүү дээ. Энтэй адилхан одоо бид нар талдаа байхдаа ууландаа очих гэж бид нар одоо юу ч амьдарч байгаа гэсэн. Тэгээд энэ бас нөгөө нэг талаар Монголын нөгөө нүүдлийн нэршлиг харуулж байгаа гэж ойлгож байна. За энэ болохоор нөгөө орон байрыг бас заагаад байна. Нөгөө талдаа байхдаа уулыг хүсээд ингээд орон байрын цаг. Энэ бол ерөөсөө орон байрын утга явж байна гэж. Санаагаа эсрэгцүүлсэн байна гэж тийм хэлсэн тий.
санаагаа эсэргүүцэхийг ямар арга гэдэг юм бэ? Үгэн төслийг ямар арга гэдэг юм бол санаагаа эсэргүүцэхийг эсэргүүцэхийг ямар арга гэдэг юм бол үгэн төслийг зүйтэй шүлсэмэ хашуух юм тийм ээ. За тэгвэл монголчууд наад шүлгэн дотор чинь монголчуудын ахуй амьдралыг харуулсан ямар одоо үг хэлбэрүүд байна гэж та. Мэдээлэлтэй. Монголчуудын ахуй амьдралыг харуулсан ямар үг хэлбэр байна? За танаа угаас хэлээ. Гандах уу? Монголчуудын ахуй амьдралыг харуулсан ямар үг хэлбэрүүд байна гэж байна. Энэ шүлгэн дээр гарсан зүйл нь гэвэл нэг монголчууд маань ингээд нүүдлийн соёл иргэн шилтэй. Тэгээд 100 болохоор ингээд цусландаа очиж буудаг, хавар болохоор хаваржаандаа очиж буудаг гэд энэ шүлгэн дээр болохоор цуслан, хаваржаа, намаржаа, өвлжаа гэд монголчуудын нүүдэл шин тэр иргэншлийг харуулсан үгнүүд гарсан байна. За тийм. За өшөө. Өөрөө болж байгаа. Танаа юм гэж. За өөр нэг зүйл байна шүү дээ. Дөрөв үлрэлт явагддаг үжигдлүүдээр гарсан байна. За. Жишээ нь бол хавтан зам гарсан мөвлөг. Өөрөө шүү тань хөвөл алтан одоо хандгаа аяндаа хүлрэн зам гээд үйлчлүүд явагддаг үжигдлүүд энэ дээр ажилласан. За өшөө. Танаа юу вэ? Монголчууд бас морин дуртай тийм ард юм байна. Эндээс нөгөө нэг цэцэг тангаадаа дахиуж явахдаа, цайдан талдаа дахиуж явахдаа гэсэн өгнүүдийг энэ дээр болохоор одоо хүн өөрөө одоо гүйдэг тийм болохоор дахихгүй нь ойлгомжтой. Тэгээд морьтой дахиуж явсан гэдэг дахиуж тийм их одоо байгалийнхаа сайхныг мэдэрч байгаа гэсэн санааг бас энэ дээр илтгэж өгсөн байна. За тэгвэл наа чи цаг хугацааны утгыг илэрхийлсэн мөн өвөл хавар тийм ээ. За намар зүүн энэ юуны утга вэ? Цаг хугацаа. Цаг хугацааны байна гэж. Цаг хугацааны. За тэгвэл энэ шүлэг маань мөн яаж чигсэн байх нь вэ та? Цаг хугацаа орон байрын утгыг одоо шүлгээс харж үзсэн байх нэ гэдэг нь харж байна тийм ээ. За үйл ажиллагаа 4. За бодох хугацаа 30 секунд шүү байна. Тод ашиглаараа. Үгийнхээ тайлбар тулыг дамжуулаад ашиглана шүү дээ. За цаг болсон шүү дээ. За танаа өгүүлээ. За бусдаас сонсон юм шүү дээ. За цангинах гэхээр болохоор хангинсан царгаад угаар гэсэн утгатай нүдлэх нь болохоор дөнгөж ургамал цуг шинхэн гэсэн утгыг илэрхийлсэн үг. за энийг нь утгах юм болохоор орон орсон бүх юм одоо тэгээд ижил сүргээ дуудахыг хэлдэг юм. За тийм. За тараа. Манай хөлрөх гэдэг үг болсон байгаа. Хөлрөх гэдэг үгээс гарах гэсэн
санаатай өхөөс гарах гэдэг нь зуны үйлрэл ямар халуун байдаг вэ гэдэг хэлсэн. Манай болохоор феминист гэдэг үг авсан байгаа. Феминист гэдэг нь хоёр утгатай. За. Нэгдүгээр дуавар утгатай. Феминист уурах үг гэсэн. Хоёрдугаар нь хөөтөн гэсэн нэг хэлсэн. Тэгээд хангинах гэдгийг цагинах гэдгээр сурчсан байсан бол ямар дуавар утгаар орчихсон. Тийм үү? Цагин дуурах. За, үнэлгээгээ тавиад үйл ажиллагаа 5. Багууд өөрөө өөрсдөө үнэштэй багш та. За, энэ за ихээр үйл ажиллагаа 6 шүлгийн хамаа За ярилцаад санаагаа ярилцаад багштаа багууд хариулнаа. Монголын аршин зайлшгүй юм шүү. За одоо ялгаас эхлэх байна шүү дээ. За сандаараа за тийм. Их тол юм баг. За туу мараа тийм. Шүлгийн гол санаа гэдэг юм болохоор энэ зохиолчин болохоор эх орондоо байхгүй. Тэгээд харин газарт байгаа. Тэгээд Монгол улсынхаа дөрвөн үлрэлээс алсан. Тийм хамаач ямар санаа? Гол санаа шүлгийн гол санаа. За гол санаа нь яг юу гэж байна? Эх орноо сансан сэтгэл юм Монгол болохоор ч юм дөрвөн үлрэлтэй байдаг шүү дээ. За нэмээд их юм байна танаагаар. Монгол орн болохоор өөрөө дөрвөн улиралтай. Тэгээд дөрвөн улирлын цаг агаарыг болон ахуй амьдралыг харуулж өгсөн. Тэгээд тэр зохиолч нь өөрөө гол санаагаар болохоор Монгол улс маань ийм гоё дөрвөн улиралтай тий. Дээрээс ийм ахуй амьдрал нь гоё юм аа тий. Тийм юм таа. За. Намраа. За, үйл ажиллагаа 6 дээр болохоор шүлгийн шин санаа олоорой гэж байсан. Тэгээд энэ болохоор манай багийн ярилцаад Монгол орнд өрөөлөлтэй. Тэгээд эртнээс өөр асуудалтай. Тэгээд үнэ Монгол хүмүүсийн маань Айцсан бас тийм эртнээс байдаг. 100 цагт өвлөө хөсөж хангаад байхдаа талаа хөсөж тэгээд энэ шүлгийн шин санаа бол Монгол хүмүүсийн хатуучлалтай эртнээс бас чанарыг харуулсан болов уу гэж юм аа. За тийм нэмий гэж байна. Энэ дээр нь өөртөө ховор номрог ууртал хангаагүй тийм сайхан үтгэвч сэтгэл тогтохгүй тэгэж би амьдч чадахгүй гэж байгаа юм аа. Энэ дээр нь болохоор Монгол орн бол үнэхээр сайхан байгальтай хэдий жижиг орн гэсэн маш тийм хүний нүд баясгаар олон зүйлтэй удирдан солигддог тийм маш сайхан байгальтай сайхан орн ийм сайхан орондоо байж чадахгүй бол амьдч чадахгүй тийм хүн амьдч чадвал хүний амьтад идэхэр тийм сайхан их орн гэдгийг ишүүл дээр гаргаж ирсэн юм болов уу? Манай багийн харилцаад шүлгийн зорьсон санааг болохоор энэ шүлгийн зохиолч явуу болон байгаа штэ. Тэгээ явуу болон болохоор ингээд
гадаадд ч юм уу хайр улс ямар ч Монголоос өөр улс оронд амьдарч ирсэн болов тэгж явах хувцастай энэ шүлгээ ингээ бичсэн болов гэж утсан. Яагаад тэгж утсан бэ гэвэл Монгол улс сая хэллээ шүү дээ Монгол орн маань 4 удиралтай. Тэр 4 удиралтай сангалсан сэтгэл байсан учраас бичсэн болов гэж утсан. Бас нэг санаа болохоор энэ шүлгээрээ дамжуулан хүнийг хязгааргүй хүслийг харуулж өгөхийг хүссэн болов гэж утсан. Яагаад гэх юм бол тэр хүн өвөлд байжсэн мөртлөө зунаа сансан шүү дээ. Тэгээ хангаад байсан мөртлөө ууландаа очихыг хүссэн. Энэ бүгдээс харах юм бол хүний хязгааргүй хүслийг бас харуулж өгөхийг зорьсон болов гэж үзсэн. Манай хин төрсөн санааг олоорой гэсэн. Энэ нь болохоор Монгол орноос 4 улсаас хасуулсан. Тэгээд дуултаас хангаа бүгд хасуулсан. Тэгээд дэлхийд цорын ганц цагаан улс гээд улс учраас тэгээд энэ шүлгэндээ бүгдийг илэрхийлсэн байна. За нэмэх юм байна уу? За. Манай Монгол орн бол ер нь дахин давчгүй тийм сайхан орн. Яагаад гэвэл байгалийн нэмжсэн талтай бол газартай бол газартай, баялагтай бол баялагтай. Тэгээд шүлгэн дээр гарч ирсэн ер нь эсвэлзүүлж байсан, уулан дээр байсан, тал дээр байсан бол уулаа хүсгэсэн, зам бол өөлөгөд ямар тийм сайхан орн бэ? Ер нь бол хаанаас ч уулзахааргүй тийм санааг хэлж байна. Монголчууд болохоор нүүдлийн нарт бишээ орнд бол тийм нүүдлийн хэрэгсэл. За тийм дээрээс бочмол. За. Энэ шүлгийн маань болохоор миний аав шүү дээ. Тэгэхээр энэ одоо Монголын уул талыг хүн дээр авч утсан. Хүний хүсэл бол хязгааргүй байдаг. Нэг зүйлийг хүсэх бол нөгөөтийг хүсдэг. Тэгээд альва нөгөө өдөр гэсэн түүнтэй байдаг. Нөгөө нэг рүү татгатаас тэмүүлж яадаг гэсэн утгыг харуулж өгсөн байна. За заавшны асуултаасаа. Яагаад энэ шүлгийг миний аран шин гэж нэрлсэн юм болоо? Учир шалтгааны юу вэ? Таштаны хэлээд өгөөч. Миний аран шин гэж нэрлсэн учир шалтгаан юу юм бэ? За миний аран шин гэж нэрлсэн нь болохоор ингээд Монголд маань 4 улирал байдаг, 4 бэрх байдаг. Монголчууд маань 4-ийн тоо бол маш их биелэгддэг хүмүүс байгаа. Тэгэхээр миний аран шин гэдэг нь ерөөсөө хүний одоо хавар намар өмлийн ааш занг биш. Монголчууд бид бүхний одоо байгаа энэ байгалийн сайхан улирлын одоо бидний ааш занг ерөөсөө яриаг штэ байгалийн улирлын сайхан одоо үзэгдэл улирлын тэр одоо хэв маягийг харуулж өгснөөр одоо миний аран шин бидний аран шин гэж нэрлэж өгсөн байхаа гэж бодож байна. За. Аран шин гэдэг нь болохоор хуримтай хүн одоо юу бол юу хүсдэг те аасан өөрчлөгддөг. Тэр хэдийгээр 4 улирал манд өөрчлөгдөж байдаг гэдгийг илэрхийлж өгсөн байна. За. Миний аран шин гэдэг талд нөгөө миний монголчууд ч миний орн, миний Монгол орн гэж хэлдэг шиг. Миний аран шин гэдэг нь манай Монгол орны маань анаран шин Монгол орны маань зам төрх үе вэ? Байгалийн зам төрх нь ямар байдаг, ямар байгальтай, ямар юутай. Тасаа ялгарх. Тэр зүйлийг онцлогийг л одоо юу гэдэг вэ? За танаа тэрсэн шүү. За тэгэхээр монголчууд маань нүүдэлчин, суушмал нүүдэлчин одоо суушмал гэж улс орны амьдрал шүү дээ тийм ээ. Тэгэхээр монголчуудын одоо ялгарх онцлог нь одоо ерөөсөө нүүдэлчин амьдралдаа тийм ээ. За үзүн хавар намар гэж бууцаас хэлгэж нүүдэг мал тарал твэргээ авахын тулд одоо аль шимт хижээлтэй газар доо одоо нүүдэж авдагаараа монголчуудын амьдрал бусад бидний л одоо аран шин байх нь шүү дээ тийм ээ. За тэгэхээр энэ бигзээ яваа холбон бол монголчуудын энэ ахуй амьдралыг 4 улиралдаа зохицуулаад хэрхэн одоо ажил амьдралаа хэрхэн яаж зохицуулж байгааг тийм ээ. Уран сайхны аргаар маш одоо чихэнд сонсгосонтой нүдэнд үзэгдэл ингэж гаргаж өгсөн байна гэдгийг өгшин төвөж хэлэх байна. За өгш нэг дуу сонсгоё. За энэ дууг сонсоод сэтгэлээр шүү. За дууны хавыг сайн. За үнэлгээгээ явуулсан.
багштайгаа нэг спикер хуваалцъя. Тэгэхээр үзээрэй бүх хүн ярих шүү. За эндээс энэ хөлөг сонсноор мэдээж би хүн өөрсдийн сэтгэл санаа үнээр огшоож үнээр нэг юм боддуулсан. Энэ нь болохоор Монголын тэр их сайхан тал дээрээс нь тэр агаар хөх тэнгэргээ бүх зүйлийг одоо маш сайхан төгсөөр бахархах эх орноо хайрлах тэр сэтгэл өөр ирэхгүй төрсөн. Тэгээд энэ тал. За хийж Тэгээ би ингээд хэдэн ингээд юм гадаад хүмүүсийн ингээд яриа сонссон байхгүй юу? Тэр хүмүүс юу гэж хэлжсэн бэ гэхээр ингээд Монголд ирээд ийм гайхалтай одоо тэнгэрийг ийм гоё тэнгэрийг олж харлаа гэж хэлжсэнийг сонссон. Тэгээ яг энэ дуун дээр ч гэсэн гарсан шүү дээ ингээд ямар ингээд уужуу том ингээд цэлгэр сайхан ингээд цэлмэг тэнгэртэй юм бэ гарсан шүү дээ. Тэгээ энэ дуугаар дамжуулаад ч гэсэн ингээд омогших сэтгэл ингээд монголоор бахархах сэтгэл ч гэсэн ингээд төрж байна. За тэр тийм яриа шүү. За энэ дууны үгнээр бас гарсан байхгүй юу? Нэг амьсгал авах нь бүлгийн цэнгэг усыг уухтай дүүцгөөс гэж нэг ингээд хальт гараад өнгөрсний тэрийг сонсчоод Монголын агаар нь ингээд сайхан гэдгийг л ингээд илтгэж өгж байгаа юм байна гэж бодсон. Тэгээ бас ингээд цэлмэг тэнгэрийн талаараас амар их гарлаа шүү дээ. Тэр Монгол туурхны 100 эрхэн дээр болохоор нөө нэг хөтлөгч ануу нөө нэг тагуу сүрнээс ингэж асууж исэн гинэ. Ингээд монголчууд ингээд дандаа хөх тэнгэр гэж дуулдаг штэ. Тэгээ зөвхөн Монголд ийм хөх тэнгэр байд юм уу? Яагаад дандаа ингээд хөх тэнгэр гэж дуулдаг юм бэ гэхэд бүх дэлхийд адилхан хөх тэнгэртэй. Гэхдээ монголчуудын болохоор ингээд цаг агарын байдлаас хамаарч тэнгэр нь илүү тод хөх харагддаг. Тийм учраас ингэж харуулдаг гэж хэлжсэн. Тиймээс ингээд Монголын юу цаг агарыг харуулсан өрнөлөж асуулаа. За шууд За өнөөдрийн хичээл маш сайн оролцлоо. Баг тусгуурт үнэлгээний утсаа багштай үнэлгээгээ танилцуулъя. За өөрсдөө үнэлсэн үнэлгээний хэсгийнхаа юу танилцуулаад багштай. За манай яг ийм хөө яриад ингэсэн. Би ингээд ийм хүмүүс ийм авсан гэж бодож байна гэдэг. За маш гол яриад. За нэг хэдэн авсан байна. За манай хавар баг болохоор энэ удаагийн хичээл маш идэвхтэй сайн оролцож өөрсдөө дүгнж байгаа. Угаасаа өөрсдөө өндрөөр үнэлэх хэрэгтэй. Бид нар өөртөө маш ихтэй байгаа учраас бид нар тэгээд 25 онооноос 25 оноогийн бүгдийг авсан, бус тагч гэсэн авсан гэж бодож байгаа. Тэгээд өнөөдрийн хичээл үнэхээр идэвхтэй бид нар оролцсон гэж өөрсдөө дүгнж байна. Дүгнж байна. За танаа Бидний баг хэлдэж өөрсдөө өндрөөр хэлэх хэрэгтэйгээд тэднийхээ 25-аас 25 он авсан байна. Тэгээ манайхын өөрсдөөс маш өндрөөр хэлсэн. Тэгээ манайхны 25-аас 36 он авсан. Манай болохоор 20-аас 23 он авсан. Яагаад гэвэл төгс баг гэж байхгүй шүү дээ. Ямар нэгэн алдаа гаргаж байгаа. Тэгээд бид нар нөгөө буруугаа засаад шүүн хийгээд тэгээд 25-аас 23 он авсан байгаа. Манай ус манайд 25-аас 23 авсан. Ягаад гэвэл зарим үйл ажиллагаан дээр бол ус төгчөөс санаа жоохон зөөр жоохон утга байна. Ганц яруу ассан юм шүү дээ. За яг гэрийн даалгавар өгчтэй үйл ажиллагааны дэвтэр дээр чинь энэ ажлын хуудас дээр чинь гэрийн даалгавар байгаа. Үйл ажиллагаа 7 дээр байгаа. Момны хуудас 116 дахь хуудасанд байгаа. За ингээд хичээлд оролцсон та нартай баярлалаа.